Сайн байцгаана уу? Мөнхлөнаа сувгийнхаа хэргийн хэрэгтэн буланд тавтай морил. Та бүхэндээ энэ удаагийнхаа дугаараар 2001 оноос 2003 оны хооронд Хятад улсын Бээжингийн ханиа муужид эрчүүдийг хөвчөрхийлдэг гомосексуал цуврал алуурчны тухай ярьж өгөхөөр сонгосон байна. Ингээд хэрэгтэй орохоосоо өмнө мөнхлөнаа сувгаа дэмжин лайк болон subscribe-а дарсан бол description хэсэгт байгаа Buy Me Coffee link болон Лунагийнхаа дансыг ашиглан хүссэн хэмжээгээрээ donation явуулж манай сувгийг дэмжээрэй гэж хүсэж байна. Ингээд хэрэгтэй орохоосоо өмнө анхааруулах зүйлээ анхааруулъя. Манай подкаст маань бодит болсон үйл явдлыг ярьж өгдөг учраас та бага насны болон зүрх судасны өвчтөе өндөр настай жирэмсэн бие давхар бол энэхүү подкастыг сонсохгүй байхыг хүсэж байна. Хэрвээ сонссон тохиолдолд манай сувгаас ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгийг анхаараарай. Мөн subtitle нь YouTube-ийн цаанаас нь тохируулсан тохиргоо гэдгийг сануулъя. Энэхүү хэрэг нь 2001-ээс 2003 оны хооронд Хятад улсын Бээжин хотын ханиа муужид болж өнгөрсөн бөгөөд тэрхүү муужид маш олон тооны өсвөр насны хөвгүүд алга болж гинэ гэсэн эцэг эхийнхэн сандарсан, айсан, өргөдлөөр эхэлсэн. Гэхдээ харамсалтай нь тухайн ханиа муужид ажиллаж байсан цагдаагийн байгууллага болон цагдаагийн дарга хууль хүчний хамт олон огт энэхүү хэрэг дээр ажиллаагүй, бүр гараач хөдөлгөөгүй, хуруугаач хөдөлгөөгүй, бүр огт тоогоогүй. Эннээс болоод энэхүү цуврал аллах дэндүү олон хүнийг хамарсан гэж ер нь бол ар гэрийнхэн болон тухайн мужийн арт иргэд үздэг юм бэлээ. За ингэж явсаар 2003 оны 11-р сард 16 настай Жан Лян гэх хүү цагдаагийн газар маш их айчилсан, сандарчихсан байдалтаар орж ирэн өөртөө юу тохиолдсон тухайгаа ярьж тэднээс тусламж гуйсан. Гэхдээ эхэндээ мөрдөгч болон цагдаа нар тухайн хүүг юу яриад байгааг ойлгоогүй, чи ямар нэгэн байдлаар мансуурчихсан эсвэл согтуу байна гэж тухайн хүүг бодсон. Гэхдээ Жан хүү үгүй намайг хүн хулгаалаад би 3 хоног тэдний гэрт ингээд хоригдсон. Би тэгээд тэрний итгэлийг олж чадаад тэрнийг байхгүйд нь ингээд зутаж чадсан гэдгээ бүр маш их тайлбарсан. Тэгсэн чинь нөгөө мөрдөгчнөр нь овоо нэг юм итгэж эхлээд тэгээд Жан хүү хинээд яагаад гэдэг бүх шалтгаанаа бүгднийг эхнээс нь тайлбарлаж эхэлсэн байгаа юм. За Жан Лян гэх 16 настай хүүгийн цагдаа нарт хэлсэн мэдүүлгээс нь бол тэрээр ханиа мужийн Пеню хошууны Дахуанжун тосгонд байрлан амьдардаг Хуан Ён гэх залуу над дээр ирээд надад ажил санал болгосон. Тэгээд би үнийг нь сонсоод маш их баярлсан. Яагаад вэ гэвэл би хичээл хийхээ хажуугаар ажил хийгээд өөрийнхөө хэрэглээний мөнгийг олох боломж гарч ирлээ гэж бодсон. Тухайн Хуан Ён гэх залуу гадна төрхөөр яг л энгийн хүн шиг харагддаг. За мөн тэрээр надтай маш найрсаг ярьсан бөгөөд энэхүү ажлын саналыг би хүлээж авах тэгвэл хоёулаа илүү тухтай газар очиж ярилцъя. Манайх руу хамт явцгаая гэж тэр найрсгаар намайг гэртээ уурсан. За ингээд бид хамтдаа дүүдний гэрт нь яваад очиход тэр намайг арх уулгаж за мөн мансууруулах бодисоор мансууруулсныхаа дараа намайг зодсон. Тэгээд тэрнийхаа дараа миний биеийн маань хөл гарын маань хүлээд намайг хид хідэн удаа боомлох гэж оролцсон. За би 3 удаа ухаан алдсан. Ухаан алдаад сэрэхэд тэрхүү Хуан Ён гэх залуу би 25 хүн алсан. Чи 26 дахь нь болмоор байна уу гэж надаас асуусан. За тэр үед би маш их айсан ч гэсэн тухайн залуутай маш их ярилцсан. Тэгээд тэр надад итгэн миний амийг өршөөсөн. Би харин түүнийг байхгүй гэрээс нь маш хурдан зугатаагаад яг одоо энд зогсож байна гэж Жан Лян хүү хэлсэн байгаа. Энэ үед нь цагдаа болон мөрдөгчнөр түүний юу яриад байгааг эхэндээ ойлгоогүй байжгаад дараа нь үнэхээр үнэн байх боломжтой гэдгийг ойлгон тухайн ханиа мужийн Пеню хошууны Дахуанжун гэх тосгонд байрлалтай тэр Хуан Ён гэх залуугийн гэрт нь очиж гэрээ нэгтгэхээр шийдсэн байгаа. Ингээд гэрээ нэгжих үед гэрт нь бол маш их хэмжээний эд бүрийн баримт гарч ирсэн. За ингээд цагдаа нар ер нь бол яг энэхүү олдохгүй байгаа 2001-ээс 2003 оны хооронд маш олон хөвгүүдийн алга болоод байгаа хамгийн том шалтгааныг олсон бөгөөд энэхүү аимшигтэй цуврал алуурчны мөрөөр орж ирсэн байгаа юм. Хуан Ён гэж хэмбэ тэрээр 1974 оны 11 сарын 18-нд Хятадын ханиа муужид нэгэн тариачийн айлын хүүхэд болж мэндэлсэн. За Хуан нь өмнө нь цэргийн алба хааж байсан бөгөөд дараа нь ямар нэгэн тогтсон ажил амьдрал карьер байхгүй Хятадд амьдардаг Хятадынхаа ханиа муужийн нүүдэлчин ажилтан байсан байна. За нүүдэлчин ажилтан гэдэг нь нөгөө олцсон ажлаа л хийдэг нэг тийм амиа нэг яайда гэж зоож
явдаг хүмүүсүүдийг хэлдэг юм байна. За цагдаа нар түүний ухааны гэрээг очиж шалгахад за гэрээс нь маш их хэмжээний цус болон хүний хувцас за хүний үлдэгдэл олцсон. За тэр тариуд нь цагдаа нар түүнийг баривчилж авсан. Түүнийг тэр оныхоо 11-р сарын 12-нд түүнийг гэрийнх нь ойролцоо байдаг тоглоомын төв буюу PC-ний газраас баривчилж авсан юм байна. За Хятадын цагдаагийн хууль хүчний байгууллагын ухааны гэрээг очиж үзэхэд гэрэнд бол ер нь нядалгааны газар шиг бүр маш хэмжээний эд мөрийн баримтууд хүний үлдэгдлүүд олдсон. За гэхдээ харамсалтайгаар энд байсан хүмүүсүүдийн цогцснууд нь бүгдээрээ тэдний гэрийн доороос болон гаднах талбайнаас нь за газар доор булчихсан байдалтайгаар олдсон байна. За ухаан нь пеню хошууны дуухан жуун тосгонд ганцаараа амьдардаг байсан болохоор энэхүү өсвөр насны хүүгүүдийг уруу татаж за тэднийг ер нь бол хорлож алах боломж нь нээгдсэн гэж хүмүүс харж байгаа. За тэгээ мөн цогцыг ганцаараа нуухад ер нь бол хинч түүнд саад болоогүй. Яагаад гэвэл түүний гэртээ тэм зүйл хийж байгаа гэдгийг хинч анзаараагүй байгаа. За ухаан нь өсвөр насны хүүгүүдийг ер нь бол тэрхүү PC-ний газар болон тоглоомын талбай дээрээс уруу татаад за гэртээ авчирч тэднийг мансууруулж янз бүрийн юм уулгаж, идүүлж, татуулж дараа нь тэдний гар хөлийн хүснээ дараа маш хэмжээгээр зодож хүчирхээснийхаа дараа тэднийг боомлож алсныхаа дараа цогцыг нь нэгээр нь мөчлөн салгааж за дараа нь гэрээхээ доогуур буюу арийнхаа хашаанд булдаг байсан гэдг нь тодорхойлогдсон. За ихэнхдээ ер нь Хятадын хэвлэл мэдээллээр 25 орчим хохирогч байх магадлалтай гэж ярьж исэн боловч тухайн газрын цагдаагийн албаныхан ухаан гих залуугийн гэрийн болгон гаднах талбайнуудыг нэгжиж үүсний дараа нийт 17 цогцос гаргаж ирсэн гэж мэдээлсэн байдаг юм байна. Ухааны хохирогч нь ер нь 15-аас 21 насны хөвгүүд байсан бөгөөд эдгээр нь 2001 оны 9-р сараас эхлэн 2003 оны хооронд нийт 17 хохирогч байсан. За ухаан нь яаж энэхүү хүүхдүүдийг өөртөө уруу татаж гэртээ авчирч чаддаг байсан юм бэ гэх юм бол түүний урьх нь за кино театр интернет кафе тоглоомын төвүүдээс мөн компьютер тоглоомын газрууд дээр очин өсвөр насны хүүгүүдтэй ярилцаж суудаг. За мөн тэдэнд цалин сайтай ажил санал болгодог, сургуульд сургая, за янз бүрийн сургалтанд сургая, мөн аялалд явуулъя. Манай гэрт шинэ тоглоом байгаа. Би шинэ компьютер авсан. Миний шинэ тоглоомыг болон компьютерыг очиж туршиж үзгүй гэх мэтлэнгээр хөвгүүдийн дуртай зүйлсээ ярьж тэднийг ямар нэгэн аргаар уруу татан гэртээ авчирдаг байж. За гэртээ авчирмагцаа хөвгүүдэд янз бүрийн зүйл хэрэглүүлж, мансууруулах бодис хэрэглүүлж ухаан алдуулна. За ухаан алдаа сэрэгтэн түүнд ийм дөрвөн хүлтэй модон ширээ буюу модон морь байдаг байсан. За энэхүү модон морьндоо хөвгүүдийг доош нь харуулж гар хүлээг нь хүлээд дараа нь тэднийг маш аимшигтайгаар зодож болон хүчирхийлдэг, хүчинддэг. За өөрийнхөө хийхийг хүссэн бүх аимшигтай зүйлсийг хийдэг. Мөн тэр хөвгүүдийг та нар 1000 хүртэл тоолоо гэж хэлдэг. За 1000 хүртэл тоолоход нь ер нь бол тэр Хуан Ён гэх залуу өөрийнхөө хамгийн аимшигтай гэж бодож байсан бүх хүнд хийж болох зүйлсийг хийснийхаа дараа цагаан даавуугаар хөвгүүдийн хоолойг нь баймлан өнөөдөг байж. За энэхүү зүйлс нь ер нь тэрний ганц амьд үлдэж чадсан хохирогчин дараа нь ярьсан мөн үнийгээ чсэн ухаан хүлээн зөвшөөрч цагдаа нарт мэдүүлэг өгсөн байна. Тэрээр өөрийнхөө хохирогчтой багадаа 1-2 өдөр за уртдаа 4-5 өдөр хамт байж өөрийнхөө аимшигтай хүслүүдийг гүйцэтгүүлснийхээ дараа цагаан даавуугаар хоолойг нь баймлан амь насыг авдаг байсан. За ингээд нас барсан хохирогчдынхоо цогцуудыг хэсэгчилж хуваагаад өөрийнхөө гэрийн доогуур газар доогуур буулгах юм уу эсвэл арын хашааныхаа газар доогуур буулж цогцуудыг нуудаг байсан байгаа. Түүний хамгийн сүүлийн хохирогч буюу 18 дахь хохирогч залуу нь цагдаад мэдэгдсэн байгаа. Тэрхүү залуу гэхдээ энэхүү Хуан Ён гэх залуутай 3 хоног хамт байсан. За Хуан Ён гэх залуу өөрийнхөө хохирогчдоос нэгэн зүйлийг авч үлддэг байсан нь хөвгүүдийн бүсийг авч үлдэж цуглуулдаг байсан юм билээ. За ухааны шүүх хурал нь юу болж үнэнсэн бэ гэх юм бол шүүх хурлын гадаа 50,000 орчим ууртай иргэд энэхүү шүүх хурлын үйл явц нь юу болж дуусах вэ гэдгийг сонсохыг хүсэн гадаа бүр тесэн ядан хүлээсэн. За энэхүү шүүх хурал нь 3 цаг үргэлжилсэн бөгөөд ер нь бол ухааны өмгөөлөгч нар нь зүгээр нэр төдий зогссон. За түүнийг бол өмгөөлж ямар нэгэн зүйл чухал тийм холбогдолтой зүйлсийг бол яриаггүй мэлээ. За ухаан хохирогчдынхоо бүснүүдийг цуглуулдаг байсан гэдг нь гэрээс нь олцсон. Мөн
тэрээр яагаад энэхүү аллагыг хийсэн бэ гэхэд би багасаа л алуурчин болохыг хүсдэг байсан гэж хэлсэн байна. За тэгснээ надад огт тийм боломж олддоггүй байсан. Гэхдээ ашгүй би энэхүү хүслээ биелүүлж чадлаа гэж хэлсэн байна. Тэгээ түүнийг яагаад залуу хүүхдүүдийг жоохон ингээд залуучуудыг авч хөнөөдсөн бэ, гол байгаа болгосон бэ гэсэн чинь хэрвээ би эмэгтэйчүүдийг алаад байсан бол би баатар биш байх байсан. Би зүгээр л нэг баг алуурчин хогийн шаар болох байсан. Харин эрэгтэй хүмүүсүүдийг алсан болохоор би баг өөрийгөө баатар гэж бодож гин гэж иймэрхүү утгатай зүйл ярьсан бай. За мөн түүнээс гадна түүний шүүх хурал дээр хохирогчтойгоо баймилж алсан гих цагаан даавуу мөн хэсэгчилж хуваахтаа ашигласан хутга болон сүхийн нотлох баримтаар оруулсан мөн хөвгүүд болон хохирогчдыг уйдаг байсан модон морь гэх тэрхүү нэг сандал шиг юмыг оруулж ирсэн байгаа. За энэ бол хамгийн том нотлох баримтаас яадаг гэвэл энэ модон морь нь за 2 жилийн өмнө тэрээр өөрөө гэр аргаараа хийсэн гоймонгийн машинд ашигладаг гоймон хийхэд ашигладаг тийм модон сандал юм байна л да. За энийгээ зэ өөрөө ухаалаг модон морь гэд нэрлэлчихсэн гэснээ миний аллагын хамгийн том хэрэгсэл гэд бүр ингээд цолцсон. За тэгснээ тэр модон морьндоо ингээд 4 хүлтэй тэрэн дээрээ хохирогчтойгоо хүрхи хэвтүүлж агаад яг гол юм зэвсэг юм шиг байгаа. Тэгэнгүүтээ араас нь өөрөө хоолойг нь баймилж алдаг гэсэн хамгийн том нотлох баримт нь тэр модон морь байсан баа. За шүүх хуралдааны орчим ер нь бол маш өндөр хамгаалалт тогтоосон байсан. Яагаад вэ гэвэл энэхүү Хуан Ян гэх залуугийн хохирогчдын гэр бүл, ард гэрн, за ах トゥ нар хамаатан сатангууд нь үнэхээр их гашуучсан энэхүү аймагтай цуврал алуурчныг маш хүзэн ядчихсан учраас тэрхүү шүүх хурлыг тасалдуулан бүр ингээ ойрлож чарлаад ингээ тэрхүү шүүх хурал болоход маш хэцүү байсан учраас шүүгчний энэхүү шүүх хурлыг 10 минут завсарлуулж хийсэн юм байлээ. Тэгээд бүр өөрөө гуугаа та нар ингээ тайвшраа энэхүү шүүх хурлыг хийх хэрэгтэй байна гэж гуйж агаад ар гэрийн тайвшруулж агаад энэхүү шүүх хурлыг үргэлжлүүлсэн. За Хуан Яныг 2 цагдан ингээд манжсэн бөгөөд түүний гар нь гавтай за риск гэсэн дугаарын ийм хоригдлын хувцас өмсчихсөн ер нь их юм ярихгүй юм доошо харсан жоохон тийм дүр зураг байсан. Түүний баригдах шалтгаан болсон 16 настай Жан гих 18 дахь хохирогч нь энэхүү шүүх хурал дээр оролцсон. За гэхдээ нэг сонирхолтой зүйл нь болгоод Жанлян гих хүн үнэхээр сэргэлэн дэнцчихсэн байсан уу? Аюу ухаантай байсан уу? Энэхүү Хуан Ян гих залуутай 3 хоног хамт байхдаа түүнтэй байнга ярилцаад чи одоо ингээ хөшөрж штэ чамд ингээд ажил хийхэд хэцүү болно. Тэгэхээр чамайг тэжээхтэй үр хүүхэд байхгүй. Тиймээс чи намайг ингээ хүчлээд авчгаа. Тэгээ ирээдүйд би чамайг асарч хамгаалаад ингээ чамайг тэжээе амьдруулъя гэж ярьсан байгаа. За үүнд нь хамгийн инээдтэй нь Хуан Ян итгээд тэрхүү хүүд илүү сайхан хандаад түүнийг суллаад ингээ Жанлян хүү түүний итгэлийг олж чадсан учраас Хуан Яныг байхгүй үед нь гэрээс нь гарan цагдаа нарт мэдгдсэн гэдгээ тэрхүү шүүх хуралдаанаар ярьсан байгаа. За мөн тэрээр Хуан Яныг ярихдаа Жанлян хүү тэрээр гаднад царайгаараа бол их энгийн, айгу найрсаг, тийм дулаахан, хэрцгий хүн шиг харагддаггүй. Тэгтээ тэр хамт байх үед бол маш аимшигтай айц төрүүлэм хэрцгий тэр үнэхээр туршлагатай хүнийг яаж тамлах вэ гэдгээ маш сайн мэддэг тийм дотроо их харизмтай тийм аимшигтай хүн байсан гэж тэрхүү шүүх хурал дээр ярьсан байлээ. За түүний шүүх хурал нь 2003 оны 12 дугаар сарын 9-нд шүүхийн шүүгч түүнд цаазаар авах ял буюу хятадын хамгийн өндөр ялыг түүнд оноосон. За Хуан Ян нь энэхүү шийдвэрийг сонсоод ямар нэгэн давж заалдах оролдлого огт хийгээгүй. Ер нь бол ялыг хүлээн зөвшөөрсөн. За энэхүү ялыг 2003 оны 12 дугаар сарын 26-нд Хятад улсын Ханян мужид гүйцэлдүүлсэн бөгөөд Хуан Яныг буудан хороож цааталсан байдаг юм байна. За энэхүү хэрэг нь иргэдийн талаас бол маш их дуулан шугаантай хил ам таталсан хэрэг байдаг юм байна. Яагаад вэ гэвэл энэхүү хэрэг нь орон нутгийн иргэдийн бүр дургуутлыг дэндүү их төрүүлсэн. За тийм ч учраас шүүх хурал дээр 50,000 хүн гадаанан зогсоод энэхүү шүүх хурал яаж дуусах вэ гэдгийг хүлээн чих тавин сонссон байх. За анх энэхүү хэрэг 2001 оны 9-р сард эхлэхэд хамгийн анхны алга болсон сурагчийн эцэг эх нь яаран цагдаа дээр очиж гомдол мэдүүлээд манай хүүхэд ингээ алга болчихлоо гэсэн юм өргөдлийг бичсэн боловч тухайн үеийн ажиллаж исэн цагдаа нар за цогц байхгүй бол энэхүү хэрэг дээр хэрэг үүсгэж
үүсгэх боломжгүй гэд эцэг эх нь буцааснаас болоод энэхүү хэрэг шалгагдаагүй. За тэгснээр энэхүү хэрэг нь 3 жил дамжираад маш олон 17 хохирогчтой хэрэг болж томорсон гэдэг асуудлаар бол эцэг эхчүүд нь бүр гомдол мэдүүлдэг юм лээ. За энэ асуудал дээр бүр хамгийн анхны хохирогч 2001 онд ингэж мэдүүлж яхад цаана байсан 17 сурагчийн эцэг эх болон ар гэрийнхэн ах дүү нар нь бүгдээрээ энэ цагдаа нарт энэхүү гомдол мэдүүлгүүдийг өгчээсэн. Тэгэхэд огт энэ хэрэг дээр бүр ингээд цагдаа болон хууль хүчний байгууллагын шалгалт хийгээгүй, хэрэг үүсгээгүй, хүүхдүүдийг хашаа алга болчихоо гэд мөрдлөг хийгээгүй. За хоёрт болонгууд сургуулийн байгууллага. За сургуулийн удирдлага болон эрхлэгч, захирал, багш нар энэхүү 17 сурагчийг алга болцоход байхад бүр огт цагдаагийн байгууллага болон холбогдох арга хэмжээ авах байгууллагынхантай холбогдоогүй. За бүр хав дарсан. Гуравт болонгууд энэхүү хүүхдүүдийн зарим хүүхдүүд нь сургуулийн дотор байранд амьдардаг байсан бөгөөд за энэхүү дотор байрыг хариуцж байгаа багш болон ажилчид нь энэхүү хүүхдүүдээс хинэн ч ирээгүй те ингээд дотор байрандаа ирж унтсангүй орсонгүй ойрын хідэн сар харагдсангүй жил харагдсангүй гэдэг ийм зүйлсийг цаашаа нь холбогдох байгууллагынхан болон цагдаагийнх нь хилээгүйгээс болоод энэхүү 17 хүүхэд алга болох 3 жилийн хугацаа даймжирсан болов уу гэж эцэг их болон ар гэрийнхэн хах дүүнэр нь үздэг юм байлээ. За энэхүү хохирогчдын нэгнийх нь аав буюу Ван Лючин гэх хүн хожим нь ярилцлага өгсөн байсан. За тэрнэр болонгод манай хүүг алга болсон үед дотор байрнаас нь сураггүй алга болчлоо гэж огт мэддэггүй, сургуулаас нь танаа хүү ирсэнгүү гэж биднэрт мэддэггүй. Бид нар бүр хожим нь мэдсэн. Ингээд цагдаагийн байгууллагт хандсан боловч цагдаа нар тухайн үед огт манай хүүгийн хэргийг тоогоогүй, шууд хэргийг хаасан байдаг гэж хожим нь ярьсан байсан. Энэхүү хохирогч хүүгүүд нь бүгдээрээ ядуу айлын тариачин гэр бүлээс гаралтай хүүхдүүд байсан бөгөөд зарим хүүхдүүд нь сургуулийн дотор байранд амьдардаг байсан. За энэхүү 3 жилийн хугацаанд 18 өсвөр насны хүүгүүд сураггүй алга болоход ер нь ихнэх нь нэг тодорхой хэдэн цэгүүдээс л алга болсон. За энэ цэгүүд нь сургуулийн ойролцоох интернет кафе, тоглоомын төв гэх мэтлэн ганц хоёрхон газраас алга болж явахад цагдаа нар мэдсээрэн байж энэхүү хэрэг дээр арга хэмжээ аваагүй. Үүнд нь хохирогчдын гэр бүл болон ар гэрийнхэн нь за иргэд бүр маш их зэвүүцэл хүрдэг. Ингээд холбогдох албан тушаалтай энэхүү хүмүүсүүдийг мөрдөж шалгаж өгөөч гэж Бээжин хотын байгууллагуудад гомдол мэдүүлснээр за Хятад улсын Ханян мужийн Пенюн хошууны цагдаагийн газрын дарга болон түүнтэй холбогдолтой 5 нэр бүхий албан тушаалтнуудыг буруутхан ажлаас нь хожим чөлөөлөн халсан байдаг юм билээ. За цагдаагийн байгууллагынхантай холбоотой нэг 2 амар том алдаа байсан. За үүн дээр нь олонгод нэгтгэн буюу өмнөх сэжүр буюу одоо энэ хүүхдүүд алга болоод байсан интернет кафены үүдэнд өмнө нь одоо ухааны оныг баригдахаас өмнө 2 тасарсан гар олцсон байгаа. За тэрхүү 2 тасарсан гарыг цагдаа нар олсон хэрнээ тэр 2 гарн дээр нь юм бичгтэй цаас байсан гэж байгаа байхгүй. Тэгэхэд тэр ухааны он өөрийгөө ингээ баригдуулахыг хүсээ цагдаа нарт юм сэжүр мэжүр ингээ өгчээсэн юм шиг байна. Тэгсэн чинь цагдаа нар тэрийг огт тоогоогүй. Тэгээд энэ хэрэг дээр огт тийм хэрэг үүсгээгүй зүгээр л тэр 2 гарыг аваад явчихсан. Үүнээс болоод ухааны он огт сэжиглэгдээгүй. Энэ дээр хэрэг ч үүсээгүй. Ингээд энэ хэрэг хаагдаад 3 жил үргэлжилсэн. За хоёр дахь бүр ингээд хүн итгэмээргүй зүйл нь хожим нь 2004 онд за энэ ухааны он гих залуу 2003 онд аль хэзээний цаазлуулчихсан штэ. Тэгсэн чинь 2004 оны 4-р сарын 17-нд нөгөө нэг ухааны он гих залуугийн гэрийнх нь хойтлынх нь хашаанаас нэмээд 2 хүний цогц олцсон. Бүр нэмээд 2 хүний цогц. Тэгсэн чинь энийгээ бүр цагдаа нар ингээ нуух гээд оролцсон заяа. Тэнгүүдээ тухайн үед 25 орчим хохирогч байж магадгүй. За тэр ухааны оныг баригдах үед тусалж исэн залуу 16 настай залуу тэр хүн надад ингээ өөрөө 25 хохирогч байгаа чи 26 дахь нь болмоор байна уу гэж хэлсэн гэж хэлж яхад цагдаа нар тэдний гэрээс 17 хөвгүүний тий цогцыг л оллоо гэж хэлсэн байсан чинь дахиад жилийн дараа 2 хүний цогц олцсон. Ингээд 19 хүний цогцсныг олцчихж байгаа байхгүй юу? За үүндээ цагдаа нар уучлаарай бид нар тухайн үед ингээ хариуцлагагүй ажилласан байна. Одоо ингээ нэмээд 2 хүний цогцос оллоо гэсэн чинь үүнийг ингээ
арт түмнүүд нь, ар гэрийнхэн нь, хохирогчдын ар гэрийнхэн ингээд бүр амар хүн дээр хүлээж авсан. Та нар ч одоо юу яриад байгаа юм бэ? Бүхэл бүтэн хүүрийн талбай олцоод 17 цогцос гарч ирлээ гэж тухайн үед та нар мэдэлчихэд одоо жилийн дараа дахиад 2 цогц нэмж оллоо. Бид нар ажиллаа сул хийсэн байна, хангалтгүй хийсэн байна гэж яаж хэлж чадчихна гэд бүр маш их шүүмжлэлт өртсөн. Тэгээ түүнээс гадна орон нутгийн удирдлагын үйл ажиллагаанд хүртэл шүүмжлэлт хүртөөд энд маш их хүмүүс дараа нь дахиад донгодуулсан юм бэлээ. За ингээд ахлах сургуулийн 17 сурагч гэж бодож исэн чинь 19 цогцос олцсон. За нэг хохирогч нь азар амьд үлдсэн. Энэхүү аимшигтай хятад улс даяар ингээд бүр цочирдум тэм цуврал алуурчин болох ухааны оны хэрэг нь ер нь 2004 оноороо эцэс болсон. Гэхдээ энэхүү хэргийн ганц харамсалтай зүйл нь хохирогчдын ар гэрийнхэн нь энэхүү цуврал алуурчинд гэхээсээ илүү за энэ хүүхдүүдийг хариуцаж авч явдаг сургуулийн захиргаа, захирал, менежер, багш нар, за дотор байрны хариуцагч багш ажилтангууд мөн ард иргэдээ хамгаалах ёстой байсан цагдаа болон хууль хүчний байгууллагын нь хамгийн их гомдож явдаг. За эднэрийн систем болон ялзарсан байдал за хэний ч төлөө те гараа хөдөлгөе, ажиллаа хий гэсэн бодолгүй ийм муухай зүгээр л мөнгө харсан ийм ядуу хүмүүсүүдтэй үйлчлдэггүй энэ системийг хохирогчдын гэр бүлийнхэн нь хятадын ард түмэндээ бүгдэнд нь ил тод болгож чадсанараа хятад улсын ард иргэд ямар аимшигтай ялзарсан нийгэмд амьдардаг юм бэ? Бидний төлөө ажиллах ёстой хүмүүс ийм аимшигтай системтэй ийм балер бохор заваан байдгийм байна гэдгийг мэдэж чадсанаар хятад улсын энэхүү байгууллагуудын систем нь өөрчлөгдсөн гэж бичсэн байсан. За ингээд энэ удаагийнхаа хэргийн хэрэгтэн булангаараа Луна нь 2001 оноос 2003 оны хооронд Хятад улсын Бээжин хотын Ханьямужууд цуврал аллах хийсэн эрчүүдийг хүчирхийлдэг гомосексуал хүчингийн хэрэгтэй за 17 хохирогч гэж бодож байсан боловч сүүлд нь 2 хохирогч гарч ирэн 19 хохирогчтой нэг хохирогч нь азар амьд үлдэж чадсан 1974 онд төрсэн 29 настай байхдаа цаазаар ахуулсан энэхүү аимшигтай цуврал алуурчны тухай ярьж өглөө. За танд энэхүү хэрэг маань ямар санагдсан бэ? Та мөнх Луна сувгийнхаа комент хэсэг дээр өөрийнхөө сэтгэгдлийг бичээрэй. Лунанд бүх комментуудаа уншдаг байгаа. Тэгээд энэхүү хэрэгт анхаарлаа хандуулсан танд маш их баярлалаа. Мөнх Луна сувгаа дэмжиж лайк болон сабскрайбаа дарахыг хүсье. Дараачихаа хэрэг хүртэл түр баяртай.